Сайн байна уу? Өнөөдрийн өдрийн мэндийг хүргэе. Англи хэлний анхан шатны 3 дугаар хичээл маань эхлэхэд бэлэн болж байна. Түрүүчийн хичээлүүдээр бид нэр to be үйл үгийн талаар үзсэн байгаа. Үйл үгээр яаж асуулт хариулт хэрхэн зохиож бичих талаар ойлгомжтой хичээлүүдийг түрүүчийн 2 хичээлдэр үзсэн байгаа. Энэ хичээлдэр бид нэр болохоор төлөөний нэрний хувирлуудын талаар үзэх болно. За ингээд манай 3 дугаар хичээлийг хэлж байна. Энэ баган дээр самрын эхний баган дээр болохоор төлөөний нэрнүүдийг бүгдийг бичсэн байна. Төлөөний I, B, you, чи, та, he, she, it, энэ эрэгтэй, энэ эмэгтэй, энэ бол гэд амьтан юмсыг нэрлэдэг үг байгаа. Дараа нь бид нар, you, та нар, they, тэд нар гэсэн гээд энэ үгнүүд болохоор анхан хувираагүй хэлбэрээрээ байж гин. Монголоор бол нэрлэхийн тий ялгалаар байж байгаа гэсэн үг. За одоо ингээд 2 дугаарт нь болохоор ин, и гэж монголоор болохоор одоо my, миний, you, your, чиний, he, his тэр ихтэйгийн, she, her тэр эмэгтэйгийн, it is, we, our, you, your, they, their гэж хувирна. Одоо жишээл миний, чиний, түүний, энэний, бидний, тэднэрийн, таны, тэгээ тэднэрийн гэсэн утгатай тийм ээ. За 3 дахь нь болохоор өгөх оршин тий ялгал буюу дээтэй. Надад, чамд, түүнд, энэнд, бидэнд, та нарт, тэдэнд гэж ингэж хувирах нь байна. Энэ болохоор монгол хэлэн дээр бас түгээмэл хэрэглэгддэг гэсэн үг. Тийм ээ. I love you гэх жишээлбэл you орно. I missed him гэвэл би тэр эрэгтэйг сансан гэдэг ч юм уу тийм ээ. За дараачих нь болохоор хамаатуулах байна. Энэ болохоор энэ 2 дугаар багнасаа ямар ялгаатай бэ гэх юм бол энэ минийх. This dog is mine гэхт энийг хэрэглэнэ. Жишээлбэл this pen is yours. Энэ үзэг бол чинийх тийм ээ. This hat is his. Тийм ээ. Энэ малгай бол тэр эрэгтэйгийнх. This ring is hers. Тийм ээ. Энэ бүгж бол тэр эмэгтэйгийнх гэхт хэрэглэнэ. Ours бидний, it-с гэдгийг заримдаа хэрэглэдэг. Энийх тэгээ заримдаа болохоор хэрэглэдэг юм байна. Тэгээ ours гэдэг нь болохоор биднийх гэж юм тийм ээ. Yours гэдэг нь тэднэрийн, та нарын, theirs тэднэрийн гэсэн юм утгаар хэрэглэгдэж байна. За хамгийн сүүлчийн тий ялгал болохоор англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг. Myself буюу миний өөрөө гэсэн утгатай үг тийм ээ. I introduce myself гэвэл би өөрийгөө танилцуулъя гэсэн үг тийм ээ. Yourself чи өөрөө, himself тэр эрэгтэй өөрөө, herself тэр эмэгтэй өөрөө, itself гэвэл энэ өөрөө гэсэн үг тийм. It is broken itself гэх юм бол энэ өөрөө хагарчихсан гэсэн үг тийм ээ. Yourselves, ourselves гэж юм тийм ээ. Энэ дээрээс эхлээд self, selves гэж ингэж олон тоон дээр was гэж орд юм байна. Yourselves, themselves гэх тийм ээ. Энэ 3 болохоор жоохон онцлогтой байгааз энэний бичлэгтийг сайн анзаарч цээжилж аваарай. Энэ болохоор дүрм учраас энэ төлөөний одоо хувирлуудыг бүгдийг маш сайхан цаасан дээр гаргацтай бичээд маш сайн цээжилж аваарай. Тэгээд практик үгнүүдэд өгүүлбэрт хэрэглэж сураарай гэж хүсэж байна. Эднэр болохоор англи хэлний анхан шатны хувирлууд юм байгаа. Эднэр маш их хэрэгтэй. Тэгээд өдөр болгон 5 минут өөртөө зарцуулж байгаа та нартай баярлалаа. Түрүүчийн хичээлийн даалгаврын талаар одоо ярилцъя. Түрүүчийн хичээл дээр хамгийн сүүлд 3 өгүүлбэр бичээрэй гэж даалгавар өгсөн байгаа. Тэр болохоор What's your name? Чиний нэрийг хэн гэдэг вэ? How old are you? Чамайг хэн гэдэг вэ? Чи хэдэн настай вэ, тийм ээ? When are you coming? Чи хизээ ирж байгаа вэ? Гэсэн ийм 3 өгүүлбэр байгаа. Энийг өөрсдөө бичсэн бол сайн байна. Ямар ч байсан баг багаар оролдоод, буруу ч байсан, зөв ч байсан эхнээс нь хийгээд ах хэрэгтэй. За тэгээд өнөөдрийн хичээлийг надтай хамт үзсэнд баярлалаа. Асуух зүйл гарах юм бол комментэн дээр бичээрэй. Уламжлал ёсоор 3 өгүүлбэр өгье.
За би чамд хайртай. Тэр эмэгтэйгийн нэр бол Нараа. Тэгээд бид нэр өөрсдөө энэ ажлыг хийнэ гэсэн 3 өгүүлбэрийг бичгийг хичээгээрэй.